3-2-ыг 6-гаар үржүүлэх талаар жоохон бодцгоё. Нэгдүгээр аргаар бодвол 6 ширхэг 3-2-ыг авна. Мөн хооронд нь нэмнэ гэсэн үг. Энд 6 ширхэг 3-2 байна. Хэрвээ бид үүнийг тооцохыг хүсвэл эхлээд ямар тоотой тэнцүү байгааг мэдэх хэрэгтэй. Эдгээрээс 6 2-ыг авч нэмнэ. Иймээс бид үүнийг 2-ыг үржих нь 6, хуваах нь 3 гэж үзэж болно. 2-ыг үржих нь 6, хуваах нь 3 гэдэг нь 2, 4, 6, 8, 10, 12. 3-ны 12-тэй ижил. 3-ны 12 нь юутай тэнцүү вэ? За ингээд бүгдээрээ хялбараар бичье. 12 тэнцүү 3 дээр нэмэх нь 3, нэмэх нь 3, нэмэх нь 3. Гэт хуваах нь шараар тэмдэглэсэн 3 байна. Би уг нь ингэж хэмээр байна. Ингүүл өнгөө солиод авахгүй. Энэ нь 3-ны 3 дээр нэмэх нь 3-ны 3, нэмэх нь 3-ны 3, нэмэх нь 3-ны 3. Тус бүр нь нэг бүхэл хэсэг болно. Тэр нь ч нэг, тиймээс эдгээр бүгд 4 бүхэл. Ингээд энэ арга нь 3-ны 2-ыг үржих нь 6-г олох нэг арга юм. Өөр нэг арга бол 6-гийн 3-ны 2 хэсгийг бодох. Тэгэхээр бүгдээрээ үнийг бодцгоё. Намайг дагаад тоон шулуун зураараа. Би тоон шулуун дээрээ 6 хүртэлх тоог тэмдэглэе. Тэгээд 6 хүртэлх тоон шулууны хэсэг болох шулууныг дахин зуръя. Энд 1, 2, 3, 4, 5, 6. 6-аас 3-ны 2-ыг нь авахын тулд тгээс 6 хүртэлх тоон хэрчмийг нэг бүхэл гэж үзэж болно. Түүнийхээ дараа үүний 3-ны 2-ыг нь авна. Тэгэхээр бид яаж бодох вэ? 3 тэнцүү хуваана. Тэнд 1 тэнцүү, ингээд 2 тэнцүү хэсгүүд, мөн 3 тэнцүү хэсгүүд байна. Бид нар эдгээрийн 2-ыг нь авна. 3-ны 1, мөн 3-ны 2. Эцэст нь яаж байна? 4 гэсэн хариу гарлаа. Мэдээж хэрэг ижил хариутай. Хэрвээ бидэнд 2 өөр хариу гарвал бид хэцүү байдалд орно. 3-ны 2-ыг үржих нь 6, эсвэл 6-г үржих нь 3-ны 2. Аль ч аргаар нь бодсон 4 гарна. Гэтэ бид 2 өөр аргаар бодлоо. Эхний арга бол 3-ны 2-ыг 6 удаа авч байгаа гэж бодсон. Харин энэ арга нь 6 хүртэлх тоон шулууны бутархаг олсон. 6-гийн 3-ны 2 хэсгийг олсон ба 4 гарсан.